Таны амьдралын төлөөх 6 өдрийн Библийн семинар. Бид өдөр тутмын завгүй амьдралд дарагдаж чухал зүйлсээ орхисон байж магадгүй. Гэвч амьдралынхаа зорилго, жинхэнэ аз жаргалын утга учирыг та олсон уу? Энэ семинар нь танд дараах асуултын хариултыг өгөх болно. 1 дахь өдөр Бурхан үнэхээр амьд оршдог уу? Бурхан байхгүй гэж хэлий гэвэл байхгүй гэсэн нотлохоог авчрах хэрэгтэй. Яг үүнтэй адил Бурхан оршин байна гэж хэлье гэсэн ч нотлохоо шаардлагагүй. Тэрхүү нотлохоог хангалттай өгч чадах Библийн номоос хамтдаа суралццгаая. 2 дахь өдөр бол Библиэлд гардаг олон үйл явдлын талаарх нотлохоогоор дамжуулан Библи үнэхээр үнэн үү гэдгийг шалгаж үзэх өдөр. Магадгүй та бүхэн Библийг нэг ч удаа сайтар судалж үзээгүй хэрнээ эдийн цэцэрлэг, Ноагийн үер зэрэг түүхэн үйл явдлыг үлгэр домог гэж бодож байгаа юм биш үү? Библиэлд гардаг үйл явдлууд бодитоор түүхэнд болж өрнсөн эсхийг нотлохоогоор дамжуулан шалгацгаая. 3 дахь өдөр бол Бурханы сонгосон үндэстэн болох Израилийн түүх болон энэ нь бидэнтэй ямар холбоо хамааралтай болохыг мэдэж авах өдөр. Израиль Бурханы сонгосон үндэстэн мөн эсхийг юугаар мэдэж болох вэ? 2000 жилийн турш тарж бутарсан тэд 1948 онд тусгаар тогтносон гэдэг гайхамшигтай Израилийн түүхэн донд Бурхан хэрхэн ажилласан талаар мэдэж авцгаая. 4 дахь өдөр цаашдын хүн төрөлхтний түүхэнд юу тохиолдохыг, хүн төрөлхтний түүхэнд төгсгөл байгаа эсхийг сурах өдөр. Библийн номонд хүн төрөлхтний түүхийн эхнээс эцэс хүртэлх бүх зүйл урьдчилан ижигдсэн байдаг. Тэгвэл тун удахгүй бидэнд ямар зүйл тохиолдох вэ? 5 дахь өдөр бол үхлийн дараах ертөнц оршин байгаа эсхийг шалгаж, Бурханы өмнө өөрийнхөө хэн болохыг, үхлийн дараа Бурхантай уулзсан хүнд юу тохиолдохыг мэдэж авах өдөр. Хүн бүр ганц удаа үхдэг. Харин үүний дараа юу байгаа бол? 6 дахь өдөр бол Есүс гэж хэн болохыг сурах өдөр. Манай эртний өмнөх болон манай эртнийг хувааж буюу мэндэлсэн өдрөөр он тооллыг эхлүүлсэн нэгэн хүн. Есүс гэж чухам хэн болов? Өнөөдрийн хүртэл олон хүн ингэтлээ нөлөөсөр байгаа вэ? Мөн тэрний надтай ямар холбоо хамааралтай болохыг мэдэж авцгаая. Бид өдөр бүрийг завгүйгээр өнгөрүүлж байдаг. Гэвч үүнээс болж амьдралынхаа хамгийн чухал асуултын хариултыг бодолгүй амьдарч байж магадгүй юм. Яагаад амьдарч байгаа вэ? Эцэст нь юуг олж авах гэж амьдарч байгаа вэ? Жинхэнэ аз жаргал гэж юу вэ? Эдгээрийн хариултыг Библиэс олж авах боломж танд өгөгдсөн байна. Цаашдын амьдралын төлөөх 6 өдрийн хугацааг энэ семинарт зориулж үзээрэй. Таныг Библийн семинарт урьж байна.